За сайн байцгаана уу. Та бүхэндээ бас сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарим нэр бүхий гишүүдийн дамжуулж байгаа худал гүтгэлэг мэдээлэлд няцаалт өгөх зорилгоор энэ хэвлэлийн байгууллага хийж байна. Нэгдүгээрт бол Монгол Улсын засгийн газрын 8 дугаар сард гаргасан 55 дугаар тогтоол бол хууль зөрчөөгүй. Энэ ижил утгатай тогтоол өмнө нь 10 удаа гарч ирсэн. 10 удаа гарч ирсэн. 9 удаа гарч ирсэн, сая 10 дахь удаагийнх нь энэ болж байгаа юм. Биднийг ажил авахад экспорт зогсчихсон, биржийн арилжаа зогсчихсон, урт хугацааны хямд үнэтэй гэрээнүүдийн экспорт үргэлжилсэн, төсвийн орлого тасарчихсан, эдийн засаг уналтанд орцсон, хасах эдийн засагтаа бид нар засаг хүлээж авч ирсэн. Биржийн арилжаа зогсож, биржийн арилжаа нийт экспортод 10 хүрэхгүй хувьд хүрчихсэн ийм нөхцөл байдалтай амны гэрээ буюу урт хугацааны офтек том гэрээнүүд хилээр гардаг, улсын төсөвт орж ирдэг амнаатын орлого тасарчихсан, хил дээр 4.1 сая тонн нүүрс гацчихсан, цалин, тэтгэвэр, эмч багш нарын цалин, төрийн албан агчдын цалин, ахмадуудын тэтгэвэр, бүтээн байгуулалтын ажилтнууд зарцуулах хөрөнгө орж ирэхгүй гацчихсан ийм нөхцөл байдалтай эдийн засгийг бид авсан. Энэ улс орны эдийн засагт орлого оруулж ирдэг сайдын хувьд би бас өөрийнхөө энэ эдийн засаг экспортын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг сайд нартай хамтарч ажлын эсхийн гишүүний хуваар, засгийн газрын гишүүний хуваар санаачлаг гаргаж хоёрын ч зэрэг тогтоолыг оруулж бид бас батлуулсны үр дүнд өнөөдөр бид нэмэх эдийн засагтаа төсөө тодтогдсон ийм байдалтай байж байгаа. Нэгдүгээрт бид биржээр арилжаалсан нүүрснийг шахаж, элдв арга саам хэрэглэж, том хэмжээний гэрээнүүдийн амны гэрээнүүдийг бараг 80% шахуу хилээр гаргаж ирсэн энэ үйл явдлыг зогсоож, бид бүхэн 50% амны гэрээ буюу урт хугацааны том гэрээнүүд, 50% биржийн арилжаагаар явсан нүүрснүүдийг экспортлох ийм шийдвэр гаргасан. Энэний үр дүнд биржийн экспорт нэмэгдсэн. Биржийн экспорт яагаад маш чухал байгаад байгаа вэ гэхээр амнат буюу улсын төсөвт орж ирдэг орлого шууд орж ирдэг учраас энэ их чухал юм байна. Хоёрдугаарт энэ 55 дугаар тогтоол. 55 дугаар тогтоолтой яг ижилхэн Монгол Улсын холбогдох хуулиуд буюу ашигт нотмлын тухай хууль, биржийн тухай хуулиудад заасан засгийн газрын бүрийн эрхийнхаа хүрээнд өмнө нь яг ижилхэн гарч ирсэн 9 тогтоолтой ижилхэн 10 дахь тогтоолыг Монгол Улсын засгийн газар гаргасан. Сонирхолтой нь энэ 10 тогтоолд янз янзын хувилбарууд явсан байдаг. Энд 100 төгрөгийн үнэтэй зүйлийг 50 төгрөгөөр үнэлэх гэрээний үнээр хийх шийдвэрүүд гаргаж ирсэн байдаг засгийн газрууд, өөрөөр хэлбэл татвараас зогтох боломжийг олгож ирсэн байдаг. 100 төгрөгийн үнэтэй зүйлийг 150 төгрөгөөр үнэлж илүү татвар авч аж ахуйн нэгжүүдэд хүнд байдалд оруулж ирсэн шийдвэрүүдийг гаргаж ирсэн байдаг. Асуудал яриад байгаа гишүүн маань өөрөө хууль зүйн дотоод хэргийн яамд 2013 оноос хойш ажиллах хугацаанд уул уурхайн салбарыг хариуцсан мэргэжилтэн хууль зүйн бодлогын газрын дарга, төрийн нарийн бичгийн даргаар хүртэл 9 жил орчим ажиллахдаа энэ 10 тогтоолын 5-д нь оролцсон байдаг. 5-д нь оролцож шийдвэр гаргалтсан байдаг. Энэ 5 тогтоолын зарим нь гэрээний үнээр хийх буюу татвараас зугатах боломж олгосон тогтоолууд гаргаж ирсэн байдаг. Тэр үед яагаад засгийн газар огцруулах тухай асуудал ярьж байгаагүй юм? Тэр үед яагаад энэ шудраг осоо ярьж байгаагүй юм? Оролцож явсан бол шудраг байх хэрэгтэй шүү дээ. Монголд өнөөдөр бодит байдлаар нь бид Зандан шатрын засгийн газар үннийг хэлий, бодит байдлын нээлттэй болгоё гэдэг ийм л өрөө дэвшүүлж байгаа. Ашигт малтмлын биржийн тухай хууль буюу уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль гэдэг хууль гарснаар монголчууд дотооддоо бодит үн ил тод үнэтэй болсон. Дарга цэргээ томилж, цэрэг нь хулгай хийдэг энэ байдлыг бид арилгахын тулд энэ биржийн хуулийг бий болгосон. Биржийн хуулийг хэдвгчүүлэх ёстой гэдэг. Биржийн хуулийг хамгаалах ёстой. Гадна дотны нөлөөллөөр биржийг болиё гэдэг шийдвэрийг байнга шахтлах биднэрт. Энийг би нуухгүй. Биржийг болиулах юм бол офтек том гэрээнүүд явна, нууц гэрээнүүд явна. Бирж бол бидний ил тод байдлыг нэмэгдүүлсэн, бодит үнийг тодорхойлсон. Аж ахуйн нэгжүүдэд ажлын байраа хадгалж нүүрсний үн 50% унчаад хөл дээрээ тогтож чадахгүй байгаа энэ хэдэн компаниудаа төр хувийн гэдэггүй бүгднийг босоо авч үлдэж, татварын бааз суурь нэмэгдүүлж, шинэ уурхайн газруудыг нэмэгдүүлэх. Аж ахуйн шинэ татвар төлөгчдийг нэмэгдүүлэх энэ бодлогоо бид нар хэрэгжүүлж байгаа. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт байгаа. Монгол Улсын засгийн газрын
үйл ажиллагааны хөтөлбөрт байгаа. Татвар хураамж, татварын дарамтыг, төрийн оролцоог бууруулна гэсэн зорилгоо бид нар биелүүлж байгаа. Энэ зорилгоо биелүүлээд явж байхад яагаад энийг өмнө энэтэй ижилхэн шийдвэрүүд энэс 7 дор шийдвэрүүдэд оролцож явсан байж засгийн газрыг огцруулах үндэслэл болгож оруулж ирж байгаа нь өөр улс төрийн зорилготой. Түүнээс улс орноо бодож байгаа зорилго энд байхгүй. Тоо худлаа ярихгүй. Би танаас тоогоо хэлье. Хууль эрх зүйн хувьд бол би түрүү хэллээ. Ашигт малтмлын биржийн тухай хууль, улуурхаан бүтээгдэхүүний биржийн тухай хууль гэж хууль байгаа. Мөн бас ашигт малтмлын тухай хууль гэж байгаа. Засгийн газрын бүрэн эрх байгаа. Засгийн газар өөрөө их усүрээ зааж өгдөг бүрэн эрхтэй. Та бүхэн энэ хуулийг хараад үзээрэй. 47-гийн 6 ашигт малтмлын нөөц ашигсны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг засгийн газар батална. 47-гийн 14 экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болох олон улсын жишг үн тогтоодог биржийн зах зээлийн үнийн их сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан засгийн газар нийтэд зарлана. Хуулийн дээр тодорхой бичсэн ийм залтууд байгаа шүү дээ. Хууль зөрчөөгүй бид нар. Хоёрдугаарт би та бүхэнд энэ статистик харуулъя. Энэ 1-р сар, 2-р сар, 3-р сар, 4-р сар, 5-р сар, 6-р сар бид нар 6-р сард ажил авсан. Сая 2 шийдвэр гаргасны үр дүнд бидний борлуулалтын орлого ийм өндөр болж гарч ирсэн. 7-р сар, 8-р сар, 9-р сар. Өөрөөр хэлбэл 2 шаардлагатай яаралтай арга хэмжээ авч иж бид төсвийн тасалдлаа, одоо орлогоо тасалдлаа одоо зогсоож авч чадсан. Нэмэгдээ болгож чадсан. Энэ тогтоолын үр дүнд биднийг биш үү? Энэ тогтоол 8 сарын 20-нд гарсан юм байна. 2025 оны 8 сарын 20. Гэтэл 2025 оны 1-р сарын 1-ээс 8-р сарын 19 хүртэл биржийн арилжаа 7.5 сая тонн 15.4% байсан нийт экспорт. 2 их найдын борлуулалт хийж 97.8 тэрбум төгрөгийн нэмэлт орлого болсон. Нэмэлт орлого гэдэг нь дуулах худалдаанаас өссөн үн баггүй юу? Гэтэл энэ саяын шийдвэр гарснаар 40 хоногийн хугацаанд 40 хоног шүү. 1 сар 10 хоногийн хугацаанд бид 5.1 сая тонн нүүрс борлуулж биржийн арилжааг бараг 20% дүргсэн, 19.8% дүргэж 2.3 их найд төгрөгийн орлого олж 80.1 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олгыг олсон. Нэмэлт орлогыг олсон. Өөрөөр хэлбэл хаанасаа бодож олсон бөөмөд 200 тэрбум төгрөгийн алдагдал гэдгийг би мэдэхгүй. Тооцоолол гаргаж ир. Бид оны төгсгөл гэхэд 130 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох ийм тооцооллыг хийсэн. Аль эрт бид нэр одоо 60% даваа явуулчих. Үлдэж байгаа, хүлээгж байгаа гүйцэтгэлээр бид нар 130 тэрбум төгрөгөө нөхөж олно. Энэ тооцооллыг уулуурхай яам ганцаараа хийдэггүй. Монгол улс чинь бас нэг төрийн институтүүдтэй. Эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам гэж яамдууд байна. Засгийн газрын нэг шийдвэр сангийн яамны зөвшөөрлгүйгээр, хууль зүйн яамны зөвшөөрлгүйгээр гардаггүй. Сангийн яамны бичиг өгдөө сангийн яамнаас энэ тогтоолын төсөлтөөр хийсэн тооцооллын бичиг нь энэ байна. Улсын төсвөөс 50 тэрбум төгрөг орж ирэх орлого тасалдахаар байна. Энийг нөхөж чадах уу? Анхаараарай гэсэн. Бид айлд 50 тэрбум маань нөхөд 80 хийцэн байна. 40 хоногийн дотор. Оны төгсгөл ихэд энэ 130 тэрбум төгрөг хамгийн багадаа нэмэгдэж орж ирнэ. 200 хүрэх магадлалтай байгаа бид нэр. Дээрээс нь энэ тогтоолыг нүүрс төмөр экспортлдог 58 компани, нүүрс экспортлдог 177 компани, хайлуур жонш экспортлдог 171 компани, нийтдээ 406 компани зориулж гаргасан юм а. 406 компани зориулж гаргасан. Тэр нэг шүүхийн шийдвэр яриад ах шиг байна лээ. Энийг өмнөх засгийн газрынхнаас асуугаарай. 20-с 24 он болсон үйл явдал юм байл шүү. Шүүхийн шийдвэрийн он сарын та нар хараарай. Манай засгийн газрын үед ийм шүүхийн шийдвэр гараагүй, бид нар ямар нэг хэмжлэлд оролцоогүй, шүүхийн ямар нэг харилцаа явагдаагүй. Би мэдэхгүй байна. Ямар нэг тайлбар хэлээгүй. Аж ахуй нэгжүүд яагаад бид яагаад энэ тогтоолыг гаргах ёстой болсон бэ? Манай улс дан ганц дийлэнх нь болсон одоо нүүрсний эдийн засаг дээр тогтцсон эдийн засаг босгоцсон байна. Би уулуурхай аж үйлдвэрийн сайд, аж үйлдвэр эрс хуульгийн сайдын ажлыг авснаасаа эхлээд хэлж байгаа зүйл энэ байгаа. Өөр төрлийн түүхийн эдүүдийг зах зээлд гаргаж ирнэ, зэсийг гаргаж ирнэ, газрын уур элементийг гаргаж ирнэ, урааныг гаргаж ирнэ. Дэлхийн зах зээл дээр бид нэр энэ үнэн зөөлж унаж босдог энэ түүхийн эдүүдийг амнаатын бодлогоор дэмжиж, татвар хураамжийн одоо бодлогоор дэмжиж, өрсөлдөх хэмжээнд олон улсад хөрөнгө оруулах хэмжээнд болгож иж бид эдийн засгийн хүндрэлийг давдаг болно. Нүүрсний үн унахад хямардаг
эдийн засгтаа ундаг засгийн газартаа энэ улс хичнээн удаа явах гэсэн та нар. Бид тийм ээ. Зэсийн зах зээлийг гаргаж ирэх гэхээр өнөөдөр 21.6% амнаа тавьдсан байна. Энэ мэт байгаа хэдийг мүлжих бодлого явуулвал хувийн хвшлийн аж ахуй нэгжүүдийн сөхөрч унан, төрийн өмчийн аж ахуй нэгжүүдийн сөхөрч унан энэ тогтоолын хамгийн том давуу талыг та нарыг бас энийг гаргаарай гэж хүсье. Энэ тогтоолын хамгийн том давуу талыг Монголын ард түмний одоо энэ компанийнхаа Эрдэнэс 5 толгой хувьцаат компани 26%-ийг эзэмшиж байгаа. 1072 хувьцаагаа эзэмшиж байгаа. 1072 хувьцааныхаа ноогдол ашгийг бид ард иргэдтэй түлхүү болгохын тулд Эрдэнэс 5 толгой компанийг ашигтай ажилуулах хувилбарыг энэ тогтоолоор бий болгосон. Орж ирж байгаа орлого болгоно нь ашигтай болж энэ компани 40%, 50% унтсан байгаа нүүрсний зах зээлийн энэ хүнд үед нэмэг ашигтай гарч иж ард иргэдтэй 1072 хувьцаанд нь мөнгө олгоно. Хувьцаа тараана, хувьцааны ноогдол ашиг тараана. Хэрвээ бид нар энэ шийдвэрийг гаргаагүй бол ноогдол ашиг байхгүй. 1072 хувьцааны ноогдол ашгийг нь яагаад тулгах гээд байгаа юм? Яагаад энэ улсын төсөв рүү татаж авч том төсөл нэрээр цогох гээд байгаа юм? Яагаад энэ рүү дайрцах гээд байгаа юм? Нийт ард түмэндээ бас энэ байгалийн баялагийг шууд хүртээдэг энэ загварын эсрэг яагаад дайрч байгаа? Эрдэнэс 5 толгой компани энэ тогтоолоос хамгийн их ашиг хүртэнэ. Ууган 5 толгой. Манай сайн зураг гишүүний Бэтэр нь ажиллаж исэн, нүүрсний гэрэн дээр гарын үсэг зурж исэн энэ компани бас хамгийн том давуу талыг нь хүртэнэ. Шудрал байцгаа хэл. Үннийг л ярив. Би үннийг л хэлнэ. Би 3 сар сайд хийж байна. Би энэ салбарт зүтгэж яваа. Энэ салбараа бас нэг олон улсад өрсөлдөх хэмжээнд хүргэчихсэн. Популизмаас нэг аварчихсан. Улс орныхоо эдийн засгийг тэлчихсэн. Шинэ уурхай аж ахуйн газруудыг бий болгочихсан. Ард иргэдтэй шууд байгалийн баялагийг хүртээж ганц өмч эзэмсэж байгаа 1072 хувьцаанд нь мөнгөжүүлчихсэн гэж хичээгээд явж байна. Өмнө нь 10 удаа гарсан тогтоолын 5 дээр нь оролцоод татвараас зүхтаах боломжийг олгож ирсэн шийдвэрүүд гаргалцаж явж ирсэн байж тэр үедээ яагаад засгийн газар огцруулах асуудал яриаггүй. Энэ бол бас асуудалтай шүү дээ. Хулгайг нь ярихаар өсрөөд гараад ирж байгаа юм уу? Эсвэл болохгүй шүү дээ. Тийм учраас бас Монголын ард түмэн бодит мэдээлэлтэй, тоотой баримттай, үннийг хэлдэг бидний одоо байр суурийг бас ойлгоно гэж бодож байна. Би тоогоо хэлж байна, хуулиа хэлж байна, бодит үнгийг гаргаж байна. Энийгээ тэгээ одоо та бүхэн мэтгэлцмээр байгаа бол тэр тоогоо өгнө үз. Эцэст нь нэг зүйлийг хүсье. Монгол Улсын засгийн газар эрх хэмжээгээ хэтрүүлээд алдаа оноотой зүйл хийцэн байгаа бол анх гарч ирж Монгол Улсын одоо цэцэд өгнө гэж яснаар өгчөөч. Өгөөч. Нэгдүгээрт энэ бол хувийн хвшил төрийн гэхээс илүүтэй салбараа дэмжиж байгаа юм. Бас эдийн засгаа дэмжиж байгаа юм. 1072 хувьцаагаа дэмжиж байгаа юм. Хоёрдугаарт энэ тогтоолын одоо хүрээнд түрүүн эхнийх нь асуулт юу байгаа даа биржийг одоо бирж 15-аас 25 болгоход ерөөсө гол асуудал юун дээр байгаа даа гэхээр ил тод болгоё гэж. Ил тод болгоё. Нээлттэй дуудлага худалдаагаар ил үн хаяад аль өндөр үн өгсөн нь бодит үнээрээ аваад яваа. Тэрнээсээ татвараа төлөөл гэж. Энэ 25% компаниуд хүрээд ирвэл 50% болгох чинь. 50% болгоод ирэхээр 100% болгоно. Ингээд манай Монголын одоо нүүрсний арилжаа нууц гэрээгээр явдаг биш ард түмнийхээ нүдэн дээр ил явдаг болно л гэсэн үг шүү дээ. Худалдаа тэр чигтээ. Тийм учраас энэ гадна дотны хүмүүс биржийг устгах гэж маш ихээр хичээдэг. Энэ нэг оролдлого нь мөн. Энийг бид бол хамгаалах ёстой. Бүх хүнээр хамгаалах ёстой. Бид ил тод байх ёстой. Тэгжээж ил дуудлага худалдаагаар 100 төгрөг байсан бол 150 төгрөг болж өсөх боломж нь олддоггүй. Тийм. Хувь төр гэлтгүү энэ 50% одоо чи нэг бүтээгдэхүүн зардаг бай. Тэгтэл чиний бүтээгдэхүүний одоо энэ үйлдвэрлэдэг байсан чи тэр бүтээгдэхүүний чинь үйлдвэрлэлийн чинь үнэн 50% унчи. Бизнесээ авч явахад туйлын хүнд болно биз. Тийм учраас ажлын байрны цомогтгол хийхгүй, татвар төлөгчдөө алаад хэвтүүлчихгүй тул бид нар бас бүгднгийн авч гарахын тулд энэ шийдвэрийг гаргаж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл амнаатын зохицуулалтаар бид энэ салбараа бүтнээр нь авч гардаг. Эдийн засгаа бүтнээр нь тогтоодог. Энэ өмнө гарч ирсэн тогтоол багхгүй да. 10 удаа энэ 10 дахь удаагийн тогтоол. Энэ өмнө нь 9 удаа гарч ирсэн тогтоол. Анхных биш. Үнээрээ амнасаа тооцсон гэхээр зэрэг эдийн засгийн хувьд ямар баланс харагдаж байгаа юм бэ гэж. Хэрвээ өмнө унсан үе хэрвээ амнасаа тооцсон гэх юм бол ямаанда борлуулалт дээр яаж нөлөөлөх юм? Ер нь биржээр уурхай бүтээгдэхүүнээ амжилтдаг болох тэгэхээр нөгөө талдаа борлуулалт буурж байна гэж үздэг. Тэгэхээр бас борлуулалт буурхлаар зэрэг эдийн засгт орж ирэх
мөнгө урсгал багаснаа гэж үзэж байгаа. Дээрээс нь биржийн үнээсээ тооцож амнаатад мөнгө болохоор зэрэг ямар нэгэн улаа гараад амнаат авах одоо хувь багасаад байна гэх нэг ийм юм байна. Нөгөө талдаа биржид оролцож байгаа аж ахуйн нэгжүүд хувийн дааны зарчмаар үнэ унгаж тэнцэнээсээ бага одоо ажлыг бага үнэтэй гэхдээ үн багтаа зах зээлийн үнээс мөнгөлөө хамгийн өндөр үнэ өснө нь аваад ахлаар энэ чинь эргээд амнаац дээрээ ч гэсэндээ ялгаа гарах юм шиг үсэн юм хавчгууд байгаа юм даа. Амлалтаа энэ дээр яг боддог. Би түрүү өөрөө бас хоцроод ирчих шиг боллоо. Би түрүү яг энийг хэлээ тайлбарлаад өгсөн. Дахиад хэлье. 3 зүйл яригддаг юм аа. Нэгдүгээр гэрээний үнээр явах. Гэрээний үнээр явах шийдвэрийг Монгол Улсын засгийн газар өмнө зөндөө гаргаж ирсэн юм билээ. 3 удаа гаргаж ирсэн юм билээ. Гэрээний үнээр явахад 100 төгрөгийн үнэтэй нүүрсийг 50 төгрөгөөр Монголдо үнэлж зараад татвараас 50 төгрөгөөр цухтаагаад хилийн цаана дамжуулж гаргаад өндөр үнээр зараад ашиг олцоод байсан. Татвараас цухаж ирсэн. Энийг болиулах гад гадаадын биржийн үнээр тавихтай зэрэг 100 төгрөгийн үнэтэй зүйлийг чинь 120 төгрөг 150 төгрөгөөр үнэл татвар аваад байхаар аж ахуйн нэгжүүд чинь гомдлоод байсан. Уул уурхаан бараа бүтээгдэхүүний биржийн тухай хууль чинь бодит түүнийг гаргаж байгаа юм. Бодит түүнийг гаргаж байгаа юм. Одоогийн байдлаар гэхэд нийт хийгдсэн байгаа урт хугацааны том хэмжээний гэрээнүүд буюу амны нөхцөлтэй гэрээ буюу биржийн бус арилжаагаар хийсэн үнээс биржийн арилжаа үргэлж 10-аас 20% дээгүүр байгаа. Үнэн. Ийм л байна. Тэгэхээр бодит байдал ийм байгаа болохоор одоо та бүхэн ойлгож хүлээж авах гэж бодож байна.